За та бүхэнд орой минь төргий. Өнөөдөр яруу найрагч Ямсрангийн Баян мөнхийн маргаашийн төлөө хэмээх шүлгийг уншнаа. Би маргаашийн нарыг харах гэж өнөөдрийг урлахдаа. Бэлэг оюундан мөкс шаглан шүлгэн цувраг бүтээдэг. Би олон маргаашийн төлөө өнөөдрийг аргадахдаа. Би сэтгэлийнхэн амарлангуйд хайрыг сөхөндгөө. Би зүүдэн зэрэглэн төөрөвч маргааш руу уянгаар хөглөгдөөд лэрдэг. Биер янтай хоёрыг амаргалуулан байж өнөөдрийг шүлгэлэхээр сэрдэг. Би 100 маргаашийн найргийн сүнг чилээхгүй л гэсэндээ бичил зүрхнийхэн гүнд агуу хайрын сайхныг магтан шүлгэлдэгэ. Би бодлынхон диваажинд зүрхэн цэцгэс дүүрэн ургуулж хадал. Биндрия сондар шиг содон ганцхан цэцгэнд өнөөдрийг илүү бэлгэлдэг. Би мянган маргаашийн төлөө тэр цэцгийг арчлахдаа биштийн харцнаас нуун байж зүрхэндээ ургуулдаг. Би маргаашийн төлөө өнөөдрийг магтахдаа битгэрсэн сэтгэл бүхнийг тайлгаруулахыг хичээдэг. Би бум маргаашийн төлөө хагцл харуулслыг үүсгэхдээ бичиж буй шүлэг бүхэндээ үнэн чарыг үзгэлдэгэ. Би өнөн худал хоёрын үл нийцэх орчилд үннийг л өчгөлөхтөн биелэх эсвэлэх мөрөөдлөн маргаашаас хүлээдэг. Би цагийн мөрсгөл хөтлөгдөн маргааш руу тэмүүлэхдээ бэрх хайдасгүйгээр маргаашийн төлөө шүлгэн дэрлсэл явна. Ямсрангийн Баян мөнх 2018 оны 5 дугаар сарын 5-ны өдөр.